За энэ наадам дээр бас уулзсан их сонин содон их сайхан хүн бол одоо алдарт дуучин, бүтэн дуучин тийм ээ. Өөр өөрийнхөө нутгийн өөр өөрсдийн нутгийн одоо тогтолцоон дээр одоо тогтсон өвөрмөгч өөрийн гэсэн баруун аймаг байжээ. Тэгэхэд баруун аймагч одоо уулынхаа ороогоор хангинсан барагтай уртын дуучин дийл дуулахад гişүүдээ гөр уулынхаа ороогоор хангинуулсан ийм өвөрмөгчтэй тэр уул ус дандаа орчлын ертөнцийн зомбоологийнхаа дээд твийг л тэгж аялгуудаа шингээсэн дуу байна гэж миний хувьд ойлгож явсан юм ойлгож явдیں۔ Тэгээд борчин уртын дуу гэдэл байна. Цэвэрхэн цэмцэрхэн эхлэлтэй уяхан намуухан иршүүд зөөлөн уянгалга зөөлхөн зохил зөөлхөн жиргээ маягийн аялгуугаараа өвөрөгч юм да гэж би ойлгож байсан. За тэр борчин уртын дуу, за тэр хардын уртын дуу гэдэг зүүн аймгийн айцсан уртын дуу гэдэг зүүн аймгийн айцсан уртын дуу гэдэг нь миний ойлгосоор бол дан давхар шуранхайтай олон давхаргаатай гээшэн гүнзгий оргилтай доошо дэше тэр хоёр барах тэр дэше гарч ирсэн мөртөө доошо газардаа гурван доод тийм өндөр одоо ноотны та нарын ярьдаг хэлээр дэвсэн өндөртэй нутгаа дээд одоо тийм гүнзгий айцсан уртын дан загим уртын дуу айцсан уртын дуу магадгүй хоёр давхар шуранхай дан шуранхайтай байсан мөртөө дан шуранхайтай байж яаж ч гол давхар бол хоёр бодоход тийм гүнзгий утга агуулгаараа айцсан уртын дуу гэдэг нь ялгаатай болов гэж би ойлгох юм айцсан уртын дууны тухай. Тэгээ манай зүүн Монголын зүүн талын аймагуд та нар судлаачид өнөөдөр дээр үеэс том дуучид бидний дуу сонсноор тэр мөрөнцөн авалгын их лувсан гомболдог цамын гомболдог тэдний том одоо уламжлалаас үйл явсныг одоо өнөөдөр дуулж байгаа одоо тэр одоо энэ залуусын одоо багшийн одоо шавнаар одоо тэр дорч доггой шавнэр манай Монголын их дуучин төрийн саяхан тэр норбонцгой шавнэр энэ чи өнөөдөр залгуулаад одоо энэхэн бие хүртэл өнөөдөр өвлөөд яваад өөр их хэмжээгээр Монголынхаа тэр уртын дуугаар одоо яа бас болтол тэртээ 68 онд Софидос наадмаас Монголынхаа уртын айцсан уртын 9 дуугаар 1 2 3 төрөлт 9 дуугаар 150 баалаар Монголын уртын дуу алтавч байсан. Анхудаа надаас өмнө 55 онд их дуучин төрийн саяхад хөдөлмөрийн баатар Норбонцгой маань 55 онд Москва дуусан 5 дугаар их наадмаас Сэрүүн сайхан хангаа гэдэг дуугаараа алтан медаль авч байсан. Тэгэхээр зэрэг Монголын одоо анхудаа сонсож байгаа тэр сонсгонд ойлгуулад хөгжим судлаач тэр дууны тогтолцоо ойлгуулчаад алтан медаль өгнө гэдэг бол Монголын олон жилийн түүхтэй ижилгүй өвөрмөгч уртын дууны гайхамшиг эд шийдгээс өөр авахгүй эгэ өнөөдөр ингэж үргэлжлээд одоо ингэж явж байна. Дарин дууны одоо тэмцээн болоод нэртэй учин чимэцэн хэдэн хэрсэтлээ ухааны доктор чимэцэн нэрвчсэн гал чимэцэн юуга тэр дарин дууны хатахаа илтгэж юунуудаа тавиад онцлогоос нь өрмөгчөөсөн тавиад ингэж сайхан банда иймэрхүү юм сайхан оролцоод үзэж сонсоод явж байгаа таатай байна ахынтай хурд. За гэлэлээ тандаа уртнаас ч удаан жаргаарай таам. За.